Тэгэхээр энэ шүүх хурлын үйл ажиллагааг нээлттэй явуулах боломж олгосон шүүх ерөнхий зөвлөл мөн шүүх хурлтганд талархсан илэрхийлье. За мөн одоо энэ шүүх хурлын ажиллагааг олон нийтэд дамжуулсан нийт хэвлэл мэдээллийнхэндээ бас талархсан илэрхийлье. За мөн одоо энэ үйл ажиллагааг намайг хамгаалж төвтэй оролцсон өөрсдийнхөө мэдлэг чадварыг одоо харуулж ингээд ажилласан өмгөөлөгч нартаа бас талархсан илэрхийлье. Тэгэхээр ер нь энэ 4-5 хоногийн хугацаанд бол одоо хүмүүс энэ телевиз үзсэн улсууд, энэ зааланд байсан улсууд нэг юмыг бол одоо хангалттай ойлгосон гэж би ойлгож байна. Энэ бол юу вэ гэхээр манай энэ авьяасаа тэмцэх газар ерөнхийдөө 30-аад оны үед одоо энэ сүүлийн үед нэг бичээд байдаг интернетээр Вишневский гэж хүний лонлын гэсэн. Би одоо өөрөө хуульч хүн биш учраас сайн мэдэхгүй. Хүн нөл хэрэг нь олдноо гэсэн Сталины үеийн зарчмаар ажиллаж байна л гэдгийг баталж байгаа. Энэ бүх үйл ажиллагаа түрүүн баасан дөрж өмгөөлж хэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааг шүүж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг яагаад би тэгж хэлж байгаа вэ гэхээр энэ түрүүн бас Цэрэнжээ өмгөөлж хэлж ирсэн. Засгийн газар бол юу вэ гэхээр баашин оруулалтын иргэдэд 20,500-аар нэг тонны өгөө гэдэг. Багнуурын урхаа бол үеийн үйл давтагтай ажиллаж ирсэн. Тэгээд энэ дээр явдаг байсан. За дараагийнхан засгийн газрын одоо хамгийн сүүлийн засгийн газрын Алтан хойгийн засгийн газар юу вэ гэхээр гүн чи яагаад гэр оруулалтын иргэдэд бас ингэж болдгоо юм бэ? Энийг хийсэн. Тэгтээ бол юу вэ гэхээр багнуурынхаа урхад болж игэл дарамтгүй ичих юм шиг. Гэтэл бас нэг улсынхын санхүү бас жоохон муу байсан. Уг нь бол багнуурын урхад дахиад уг нь бол татвар дэмжлэг юм өгүүл өгчих болцоотой л байсан. Юу болцоотой байсан бол уг нь мөнгө өстэй. Тийм учраас л юу гэхээр за боломж нь ямар байна? Та нарыг нэг овоож одоо тэр ашиг олгуулж чадахгүй. Гэхдээ ямар ч хэсний алдагдлахгүй явуулчих юмсан гэдэг. Тэгээ 2012 онд бол алдагдлгүй үнээр нь юм хийсэн. Тэр үед нөгөө өртгийг харуулж 23,000 л байсан. 25,000 нөөттэйгөө 27,500. Багнуурын урхаа бол энд бол үнэхээр засгийн газрын үйл ажиллагаанд л нийгмийн хариуцлагын үүднээс энд оролцсон. Тийм учраас Отгонбаяр хэлжсэн. Ерөнхий сайд ингээд бүх засгийн газрынхаа өмнө хэлээд за хариуцлагатай шүү. Энэ дээр орно шүү гэдгийг хэлсэн. Дараа нь за Отгонбаяраа дараагийн жилд 39 байхаас өөр аргагүй шүү гэдгийг хэлчихсэн. Отгонбаяр хэлчихсэн. Ерөнхий сайд өөрөө хэлсэн. Юу 39 биш шүү 27,500 шүү. Хоёрдугаар энэ бүх үйл ажиллагаанд бол багнуурын урхаа бол үнэхээр яг л нөгөө засгийн газрынхаа даалгаврыг биелүүлж оролцсон. Хизээ юм эргээ явцсан байх гэхээр энэ засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ засгийн газар гээд алтан их юм уу шууд өмнө тогтоогод явцсан юм ерөөсөө байх. Тэр юу гэхээр яг хууль намынхаа дагуу ажлын хэсэг байгуулагдаад ажлын хэсгийн шийдвэрийг чамтын шийдвэр тэрэн дотор нь багнуурын урхаа орсон эрчим хүчний яам орсон. Тэгэл энэ одоо нэг алдартай 1-р хавцны 195 дугаар улсаа танилцуулах гэдэг юм дээр л үндэслэл дараагийн юм явсан байх. Ерөнхий сайд бол юу гэхээр энэ ажил яаж явбал болох юм бэ гэдэг юмыг л эрчим хүчний сайдтай өгсөн үүргээ. Эрчим хүчний сайд нь үүргээ дагуу ажлын хэсгээ томилсон. Ажлын хэсэг нь юу гэхээр энэ дотор ингээд нөгөө яг материалтай бүхэн танилцахтай бүгдийн цаа ойлгох албагүй. Жишээл одоо энд ингээд яриад байгаа юм л да. Ингээд энийг ингэсэн туршилт хийсэн чинь ингээд 30% алдагдaltaй байсан. Тэгээ алдагдaltaй юм хүлээлцүүлэх гэсэн энэ төрийг 30% алдагдал гэдэг чинь багнуурын уурхай дээр шуудайлаад шууд тэр шуудаylах чинь бас их сэтгүүрэн байгаагүй юм байна лээ. Яг энэ чаашаа гараа шигсэн гэж яг та нарын дотор зөвшөөрөл дуцуул уншаад байгаа юм. Гараа томчиж шигшиж шууданд хийгээд тэр нэг критик гэдэг юм битүү богоон нөгөөтгөө хийгээд тэгэхээр чи нөгөө богоон руугаа юун дээрээс цэг дээрээс шуудалчаад богоон руу аваачихын тулд нэг машин дээр ачаад буцаагаад богоон руугаа ачихад буулгаад тэгээ нөгөөтг нь критик богоон шигшигдээд энэ гэрэнгүүт нь дахиад буулгаад ингэнгүүт юм. Тийм учраас ажлын хэсгийн би тэгээ ингээ олон юмнуудыг ярихгүй би тэгээ дунд нь байгаа хаахыг хүсэхгүй байгаа юмнуудыг л тодтогч хэлж байгаа. Бас энэ чинь нөгөө нэг хаахыг хүсэхгүйнүүд гэдэг чинь хоёр юм. Одоо та нар ингээ прокурорын хэлж байгаа ам бол хүсэхгүй хамаар яриад байгаа байхгүй.
Уг нь бол улсын хүмүүст хэлэхдээ цагааны хартын цуг хэлээрээ бид өөрөө өгсөн байхгүй. Аяны усуд бол хаамаар нь яриад байгаа байхгүй. Тэр нь чааваас ард нь наатаа гээд бариулцсан даа л. Чааваас энэ усуд буруу биш. Яг л энэ усуд албан тушаалаараа юм уу өөр юмар баригдсан байгаа байхгүй юу? За тэгээд би хамгийн сүүлийн ажлын хэсгийн дүгнэлт гэдэг юм 3 юм дээр би дахин хэлээд байгаа шүү. Энэ дээр юу туршилтын үр дүнгээс хийгээд ингэнгүүт одоо байгаа нүүрс уулах талбай багтаамж ингээд таарсан өндөрлүүдийг харгалзан ажлын хэсгээс багнуурын уурхад нүүрсийг бутлан шигшин 50-100 мл ширхэлтэйгээр одоогийн нүүрсний үйлдвэрлэлд ашиглаж байгаа хагас вагоноор тээвэрлээд багнуур элчийн талбай тэнд нь шуудайлах нь аюулгүй ажиллагаа болон тээврүүд хамгийн зөв хөлбөр юм аа. Тэгэхээр дахиад бод нөгөө харамаар ярьдаг усуд юу гэхээр эн чинь нөгөө нэг тэнд нь ингээд яагаад зөөгөд ирэх бол өөрөө буулахад хэцүү юм байна. Аюулгүй хог хаягдл гардаг юм байна. Хүн тэнд чи аюултай юм байна. Яагаад гэвэл ийм лөө өдөр дээр зогсож байгаад буулгаж байгаа зураг байж л байгаа шүү дээ. Тэр чинь бараг 10 хуудас зураг байгаа. Чарсан л бай таарна шүү дээ. За тэгээ ингээд тийм учраас юу гэхээр одоо эндээс хоёр өгүүлбэр дээр бүх үүргээ өгчөж байгаа. Нэгдүгээр өгүүлбэр нь юу гэхээр судалгааны дүгнэлтийн үндэслэн багнуурын уурхай нүүрсийг 50-100 мм-ийн ширхэлтэйгээр төмөр замаар тээвэрлэн Улаанбаатар хотын амгалан энэ дээр нь бол би түрүү нөгөө нэг хагас вагоноор тээвэрлэн хэлсэн байгаа шүү. Тэгэхээр одоо тийм битүү вагон бол буруу юм байна. Хагас вагоноор тээвэрлээд тэгээ Улаанбаатар хотын амгалан толгойд өртөөнд буулгаад шуудайлаад 1 тонн нуурсыг 80 мянгаар айл өгөхөд шийдвэрлэсэн. За одоо тэгэхээр 80 мянгаар өгөх гэдэг нөө цэрэнжиг болоод байгаа чинь эдгээр шийдсэн байхгүй энэ 9 хүн чинь шийдсэн. Энэ багнуурын удирдлагууд байсан. Багнуурын удирдлага төмөр замд юу өгсөн бэ гэхээр иргэдтэй чолоогүй, хоггүй нүрс өгөө энийг л шийдчихсэн. Тэгээд эдгээр ингээд хоггүй нүрсийг өгчих гэсэн чинь би битүү вагоноор авчвал хогтой болчихдөг юм байна. Тэгм учраас ямар ч дадгаа вагоноор авчвал хоггүй өгөхийг бодъё л гэсэн байна. За хоёрт нь юу гэхээр энэ нөгөө энийг бэлтгэх явцдаа бид нар түрүүний нөгөө гараар ингээд шуудлаад өгсөн тухай яриаггүй шүү. Бэлтгэх явцдаа ер нь бид нар энэ шигшдэг юмар чинь бид өөрсдөө шигшил яадаг юм бэ гэд тэд нар өөрсдөө яриад үүний дагуу хоногт 28 боо ангилсан нүүрсийг тогтмол хангах зорилгоор багнуурын уурхай төлөвлөлт гарган нүүрсийг бутлан ангилах зориулт бүхийг шигшүүр экскаватор ачигчийн комплексыг уурхай дээр туршилтаар ажиллуулж 2010 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2012 оны 11 сарын 5-ны өдрийн хугацаанд 5,000 тонн нүүрсийг шигшин нөөцлөвөө гэж. Тэгэхээр эн чинь энэ хувийн компани байхгүй сургахгүй байх үед эдгээр энэ ажлын хэсгийг шийдвэрээр ийм юм хийгээд 5,000 тонн нөөцлөсөн байхгүй. 18,000 тонныг бэлдснээс 5,000-ийн наашаа явуулъя гэж нөөцлөсөн байхгүй. За тэгэхээр энэ чинь 1,100-ийн наашаа явуулсан мэт. Яагаад гэвэл 11 сарын 1-ээс энэ компани орсон шүү дээ. Тэгэнгүүт комодын энэ компани үүсэн чинь нөгөө түрээс хийсэн өмнө сард 87 сая төгрөг байхгүй юу? 87 сая төгрөгөөр сар яаж. Яг өдөр туршлахгүй тэгэл яг нөгөө комод нь яг өөрсдийнхөө юугаар яагаад гэрээ хийсэн. Тэнгүүд нөгөө хувийн компани чи харж байгаад яасан бэ? Хүү ийм үнэтэй юм байж гүмаа. Тооцож үзэж байгаа тоног төхөөрөмж худалдаж авсан дээр юм байна. Тэгээ баг мөнгөөр төлөвлөсөн юм. За тэгээд ингээд нөгөө комодичийн энэ ягаад 7 тус эдгээр чинь өөр гэрэн дээр бол ингээд харахад би энэ юм дээр жил сууж байгаа учраас би өөрөө их хурлын гишүүн байсан учраас би энэ хуудаснаас даашаа надаас аль хэргийн хэдгээр хуудсанд юу байгаа асуухад би бүгдийг хэлж чадна одоо. Өнгөрсөн мэргэжлийн биш улсууд учраас зарим юм нь бас хаяад байгаа. Эдгээр бол тэр яг нөгөө өөрт хэрэгтэй хар юм аа авчих. За тэгээд би бол энэ компани төмөр зам юм энэ бүгдийг харж байгаа. Яагаад энэ ёсоор би өөрөө зохицуулагч байсан бэ? Багнуур юун дээр алдаад оноод байгаа, энэ юун дээр алдаад оноод байгааг би ерөнхийд нь хэрэг уншаад ойлгосон байна. Тэгээд ихээр юу гэхээр энэ хэд 39 дугаар авцгаа 197 ч. Сарва биш. Сүүлийн нь. Тэгээ хамгийн 39 дугаар 197 хуудас дээр байна. Бид нар ингээд 18,000 тонн нүрс шигшсэн юм шүү. Эндээс 5,000-ийн ингээд энд бэлдээд өгч юм аа гэж энэ. За тэгэнгүүт эдгээр юу гэхээр энэ компани нөгөө сонсгорнд худалдаад авчаа учраас эхний яг бэлдсэн юмнаас нь 1175 тонныг авсан байна. А бусдын юу гэхээр
маш автомашинаар 3000 гаруй тонны борлуулсан. Өшөө бүр нөгөө том 150-аас дээшхийн багнуур илч 2495-ын цаашаа борлуулсан. 3500 мянга нийлэхээр 5000 байхгүй. Хэрвээ тэгээ ингээд бүгдийг борлуулснаа эднийг бас бүтэхгүй би бас жишээлбэл ингээд би нөгөө бүхэлдээ хэлнэ гэж хэлж байгаа чинь танаас би ганц юм харуулсан. Юу гэх юм бэ? Энэ нөгөө багнуурын уурхай 12 онд ингээд багнуурын уурхайд очиж машинаар ачиж байгаа. Энэ бүх улсуудын өдөрт 200 хэдэн машин очдог байхгүй юу? Тэр бүх машинд ачиж байгаагаа ингээд каскад бэлэн мөнгөөр нөгөө тооцоог нь авдаг байхгүй юу? Бэлэн мөнгөөр ингээд тооцоог авахдаа жишээл одоо юм байна. Тэр чинь ингээд өдөр товёо гарнаа да. Өдрийн 280 машины товёог нэг хуудсан дээр гарнаа дүн гарнаа да. Дүн гарч байгаа. Тэрний доор энэ тэр дүнгээс гадна шигшин ус гэдэг дүнгийг гаргаж ирж байгаа. Энэ чинь шигшээгийн машин шигшин машин. За тэгэхээр 10 сарын 15-ны өдөр шигшин ус 452.9 тонныг шигшээгийн ус 363.4 тонныг зарсан гэдэг. Ингээд 15-аас өдөр болгон байгаа. За би тэгээд 15, 16, 17 гэсэн уншаад. Шигшин усын илүү зарсан байгаа 15. За чи өдөр өөр л тоо. За хоёр дахь өдөр нэг шигшүүр нь жоохон гэмтсэн юм ажиллаагүй юм уу? Шигшээгийн үсээ 1242 тонныг зараад шигшин үсээ 272 тонныг зарсан байна. 16-ны өдрийн дүүс шүү. Оройн дүгүнд юм уу өглөөнд дүгүнд юм мэдэхгүй. 24 цагаар ачдаг бол өглөөнд дүгүнд гэж магадгүй. За 17-ны өдрийн дүүг харахад шигшээгийн ус 501 тонн, шигшин ус 513 тонн. Шигшин усыг чинь 33 мянган төгрөгөөр зараад байгаа нь ус. Шигшээгийн ус чинь 27500-аар зараад байгаа нь ус байхгүй. Энэ шигшин усыг хаагур шигшиж байгаа. Нөгөө комодтой гэрээ хийсэн 63.9 сая төгрөгийн чинь энэ юмар шигшээд байгаа. За тэгэхээр одоо энэ тэр комодын юмыг ярих юм бол эдний асан 1175 тонн тийм сарны мөнгөсөж энэ үсийг 33 мянгаар зарсан эдгээр 27500-аар зарсны зөрөө мөнгө л их хэвтэрсэн. За тэгээ хүү торгуул байдаг юм бол тэр юм. Тэрнээс 63.5 гэсэн байна. Тэгээд би энийг яагаад хэлсэн бэ? Эдгээр зүгээр нөгөө нэг харах нүдээр хараад хар хэлээрээ хэлээд байгаа. Цагаан хэлээр биш. Прокурорын нөгөө хоёр хэлийнхээ нөгөө цагааны төвжээ хийсэн. За хоёр ч юм уу гэхэд эдгээр бол анханасаа маш зохион байгуулалттай. Би наад хэлчихсэн. Би эхний өдөр хэлэхдээ дөрөв юм хаадаг их нь тавьж байгаа. Энэ дөрөв нотлохын тулд шинжээчдэрийг айлаа. Шинжээчдэр дутуу материал өгөөд бодлоод үстэй харуулаад эднийг бол зүгээр л айлаа. Очоод би бол шууд таацраа. Юу гэж айлсан гэхэд энэ 8 сарын 8-ны өдрийн 39 мянга байна. Та нар 927 гэрээ хийсэ. 11 сарын 1-нд 27500 байгаа. За одоо тэгэхээр та нар хэрэгт орно. За одоо юу гэдэг уцаа бэлдсэн одоо шороо явна шүү дээ. Гингүүтлээд тэр чинь бид хэлж нурж унаад. За тэгээд өгнөний таас ганц хүссэн. Одоо тийж ганц хүссэн. Ганц хүн өрөндөө ирсэн цээн хэмжээний хавч хийсэн. Оо тийм. Жангур орны цэг комод юм яа. Ингээд бүгдийг нэгчиж байгаа. Тэр нөгөө нэг юу вэ хууль сануулж байгаа байцаач гарч ирээ одоо яах. Тийм учраас би энэ багнуурны буруу бол ерөөсөө байхгүй. Эхний гэрээ байвал. Юу гэхээр энэ бүхэл сайн хийсэн. Ажил ч одоо их түн явна шүү дээ. Шууд ажлын ажил хийсэн заасан. 80 мянгаар заасан ажил хийсэн заасан. Ишин нөгөө дахиад нэг дүгнэлтээр 27500-аар зараа гэдэг энэ нөгөө үр дүнлэлтээр бичсэн байдаг шүү дээ. Би таадаа энэ өндөр харуулж ирсэн. Би нэг 27500-аар багнуур уурхай зарах юм аа гэж хэлж байгаа. За ийм учраас ажлын хэсэг бол хамгийн ихний 27500 80000 шуудааны чинь буруутай шүү. За одоо эдгээр ингэж байна. За 27500 дээр ганц хүн намайг ингэж байгаа. Яг ч үний юм хэлж байгаа нэг юм. Ганц хүн хоёрыг юу эрдэнэ улс мод юу тэгсэн. Яг тэгвэл энэ өдөр 11 сарын 1-ээс хойш тавьсан. Атуул дараа 10 сарын 3-нд очоод уурхай хүнтэй яриад бичлэг үзүүлсэн шүү. За ингээд болж ийн үү? Та нар ихтэй байна юм уу? Бид нар хамтарч хийсэн шүү дээ. Энэ суулгаа ирчин хүмүүсийг тэнд суулгаа багнуур уурхай бүгдээ ихтэй баг. Аюу Отгонбаяр дарагч нь 11 сарын 1-нд тэрнээс хойш ирчихэж байгаа. За тэгэнгүүт Отгонбаяр дарагч чинь нөгөө эхлээд бол энэ зөөх юм чинь усын хамгаалаар байгуулдаг гэсэн. Хийлээ. Тэгээ нандтар дараа түрүүмчээр дараа үр болгочих. За нэг усын компани байгуулах яах вэ? Нандтар дараа ирээд ирэх хоёр юм. Нэгдүгээр мөнгө. Энэ компани ч мөнгө.
Хоёрдугаар юу гэхээр энэ бүх бичиг баримтын хүм ороод ингээд бол минимум 1 сар мас 2 сар болсон юм шиг. Тэгвэл ерөнхийдөө бүрэн компани оруулах. Заримдаа энэ асуудал бол тийм учраас 27,580 мянга тэгээ одоо нэг юм ганцхан нөхөрл ингээд бүгдийг хийгээд ирсэн. Би нэгдүгээр ерөнхий сайдын даалгавраар зохицуулсан байж. Би энэ бүхний хооронд хэлнэ. Багнуур бол ерөнхий сайд засгийн газрын үгийг бий. Энэ дээр одоо нэг л юм нөө хэлээд байгаа. Тэр жингийн зөрүү 6-гийн 3 гэдэг заа. 6-гийн 3 гэдэг заалтыг надад олох нэг гацхан үнийг хэлчихсэн гэдэг байна. Тэр нь нөгөө бямжаараа гэж орж ирээд би бол эсвэл бямжаараа юу мэдүүлээс бол өөрийнхөө ярьснаа сан 80% биччихлээ гэж байна. Танаас тэгж байна. Би бол тэгж байна. Хоёрдугаар бямжаараа мэдүүлэхдээ ганц л үг юм. Би ингээд доор сууж ирсэн чинь дээр ингээд ганц Мэргэн Баатар гэж 3 нөхөр уулзж байгаа. Тэгээ Баатар намайг дуудаад Жингийн дөрөвгийн юу вэ 3-6 гэдэг заалтыг оруулсан. Тэгэхээр би Баатар дуурлаад тийм мундаг дагтаа хэлсэн даа юм. Уурлаад гараа тэгээ яасан тийм юм уу? Тэр бямжаар шилжүүл бид гурвыг яриад ганц хүн гэсэн гэж хэлээв. Ганц хүн гэж хэлсэн Баатарын лав хэлээгүй юм шиг үү тэр ярьж байгаа яриа. Одоо нэг тийм бямжаар биш нэг хүний чил одоо мөнгө зөөг очоогүй багтан дааж ирнэ очсон гэж ярьдаг хүний орон гарны зүйлээр намайг тэр 3-6 гэж заалт хийсэн байж таараа гэж ярьчих жаа. Би бол эрүүгийн гэмтэл гэдэг бол нотлоготой байж гэмтэл болдгийм гэж ойлгож байна. Одоо тэгээд тэр нотлогоо нөгөө зорилго баримтгаа болдгийм үү? Одоо нөгөө тэр Вишневский тэр хүний хэлсгээр одоо тэр үнэн нотцсон юм чинь энэ хүний буруутгах юм чинь тэгээд хэрэг нь олдгийм байх гэж ойлгож байна. Одоо би бүр энэ таван тэр чинь бүр хангалттай хэлсэн. Яагаад засгийн газар гэр ороод байшаа ороод адилхан юм бол юм өөрлөө өгөөд нийгмийн амьсгал компани гэж байгаа хийгээд тэр ингэ явж байгаа. Заавал актуурийнх нь юм болохоор засгийн газрын юм биш болоо. Тэр хамгийн ноцтой гэдэг байна. Одоо манай хүмүүсийн асуудал шүү. Энэ ингээд явж засгийн газрын хэлцүүлж байгаа бүх юм нэгдэж болчихж байгаа юм. Тэгэхээр хувийн компани хийсэн юм дээр хараад. Хувийн компани хийсэн бол шал өөр маягаар хийсэн. Тэг хувийн компани цаана шийдвэр гаргаж бидний буруутгах. Энэ чинь засгийн газар учраас энэ гүйцэтгэгч нь засгийн газартай ингээд ажлын хэсэг гарсан юмар явж ийм гэж байна. Миний энэ дунд байгаа би өөрийгөө хоёр холбогдож байгаа юм хараад байна. Нэг нь эдрийг аваач гэж захирлаа танилцуулсан. Яг ч миний одоо холбогдож байгаа нэг юм харагдав. Нөгөөх нь компани ордоогүй энийг хэрэгжүүлэхгүй болгоогүй дөнгөж 2 сар болж ирсэн засгийн газар гоо заавал хийсэн энэ чинь житгэл гарч ирсэн гэхээр найз за би энэ чинь туслах та. Тэгэхээр өөрөө ихтэй угнаа санаагийн нь бас зохиотоор авчихсан. Яг энэ юм дээр. Юу гэхээр би эдгээр улмын чинь үзэхлээр тавиад тэгээ гадаад үеийг үлдэн би бодохгүй нэр нь яг үнэ хариуцлагатай ажиллахын тулд ойрны итгэвчтэй би төрийн албанд өөрийнхөө хүмүүсийг авч тавиад хувийн компани дахиж нэг уухаар эзэн уухаар би эзэн болгоны ямар проблем та нарын хоорондоо асуудал гэж. Дараа нь яг хөө нэр итгэвчтэй баг байхын тулд өндөр цалинтай ингэ би одоо нэг агуулга дүүгийн охин нэг хэл үргэлжлүүлсэн чинь надад их хагтаалаатай тэрний жоо ярьсан нэрийг болж байгаа. Надаас одоо юу гэдэг нэг би энэ үеийг ч асраад юм уу мөнгө төр гаргаад юм уу миний асрамжинд байгаад яадаг надад хамаартай гэж хамаардаг. Би нүгтийг юу гэдэг нөгөө цаанаас олох гэж байна. Айгон компанид орсноос хойш нэг ганц нөгөө нэгний компанид өөр очих юм уу гэх нэг юм дээр явж байгаа. Тэгээ энэ баг үүдвэстэй бол баг таалцсан үг юм. Юу бараг уусаа. Аудитор баг өдөр болоо. Өдөр дайжаа зарим ихэлж явах үед бол би өдөр бараг 20 гэж ярьж. За өшөө нэг юм байна. Би яг энэ компани ажилтнууд үүрэг хяналт маягаар энэ бүх юмны хооронд үйлдэл орчих юм байна. Юм яваад нэг 11 сар өнгөрөө 12 сар болоод ирэнгүүт тэгээд ер нь бол тэгээд би авчихсан шүү. Агуултай яриа. Тэгээд ингээд бүх юм нэг. За тэгэхээр ер нь засгийн газар бас ингээд нөгөө уурхад нөгөө гараа тусалцаан гэдэг үг нь хэлсэн шүү. Хамгийн түрүүнд ордын авчихсан. Дараа нь 18 жил өмнө юм хийчихсэн. Засгийн газар өөрөө баталгаагаа хийгээ өгсөн.
Дараа нь эрчимчнийг эрчимчид төсөл бол засгийн газрын нөгөө үнийн нэмэх асуудлыг засаг дээр ярьж байгаа иргэдийнхээ болохгүй шүү, өндөр эвлэгийг нэмэх шүү гэж байгаа үнийн нэмийг хаашаа авчих вэ? Эднэртэй суур үнийн нэмэх гэж явуулж. Ингээд туслаад яваад байгаа. Тэгэхээр чи юм ингээд салгаж аваад тэг ингэж хийхээр энэ маш буруу юм аа. Тэгэхээр бол одоо би бол юу тэг одоо энэ дээр ярингүүтээ нөгөө энэ бүхнийг зохиосон хэрэг зохиосон компани түрүү орчин өнгөд хичээлжсэн. Юу гэхээр тэнд нөгөө энэ бол юу гэхээр агнуурын уурхай саарчлаагүй юм аа. Нөө мөрдөн байцаа хуулийн дагуу хэрэг үүсчихээр бид нар ингээ олсон гэж. Яг энэ АТГ хэрэг зохиож эдрийг олсон баггүй. Одоо тийм шүүхтэр ярингүүтээ өөрсдөө тэр очоод тэр юу гэхээр бид хоёрыг байлжуулж байгаа байхгүй. Нэг тушаал дээр ажилласан хоёр хүнийг байлжуулж байгаа байхгүй. Энэ компани энэ өс уг нь нэг талд ажиллаж байгаа юм. Дээр нь тэгээ яг эдгэртэй байгаа юм тийм. Өнөөдөр эцэг стратегийг зохиосон юм байна. Ямар проблем вэ? Тэгээд би өөр дахиад нэг юм маш хэрэгтэй. Устгчийн өнгөр тал. Мөн эцэг нь амьдчид болон нэг юм хүмүүсийн хэлмэтлийн ихтэй юм бол өсөж амьдчидийн үний цаанд тавьчих. Би нэг сайн нэг өсөж өөрөөр ярьж хахад ингэж байгаа байхгүй. Монгол буруу ажиллаж байгаа байхгүй. Энэ хоёр тансах дэмжиг. Үр ажиллаж байна. Энэ гурав чөлөөлөлтөд бүх улсын өөр яах гэж юм уушчаад манай баасанд залуу уурч байгаа юм чи. Яагаад таныг амьдчихсэн? Цаанч чинь цагаат хүнгээд очиж ярьж байгаа. Энэ чинь цагаат гэдэг юм. Тэгээд үгүй зарим үлгэл хэлчихлээ. Тэр найдвар юм яа. Тэр жинхэнэ амьдсан юмний цаад тоглож байгаа. Баатны цаад тоглож байгаа. Хүн чинь хатаа ур талтай амьдсан юм бол би хоёр уу харагдаад байна. Ингээд нөгөө наад нь чахгүй. Яг үүндээ тэсэн мэдчихэж байгаа. Энэ бол тийм цаад. Тэгээд автойлын засгийн газар яагаад асуусан гэдэг нь бол ойлгомжтой. Зүгээр дууссан юм. Тэр нөгөө нэг энийг өдөрч байгаа усуудын хүслийн захиалга байна. Тэгээ энэ АТГ-ийн чинь дээр прокурорын мөрдийг авчиж тавьсан. Энэ усуудын чинь бүх юм АТГ үзэж байгаа. Тэгээ ингээд захиалгад явж байгаа. Түрийн прокурор өөрийн хэрэгсэхгүй болгосон тэр ганцхан авсан мөнгө энэ хэрэг дээр нямтгаа асуусан. Чин заавал ингээд миний өгсөн мөнгө хэлэхгүй авсан мөнгөийг дөрөв удаа ярьж шээ. Юу ямар сонсож зүгээр байна. Яг нь одоо ингээд даалгаар яваад ингээд явах хацсан ямар ч зүйл энэ бол мөнгө чинь байна гэдэг юм энэ автонд үлдэх гэсэн. Би бол харин энэ дээр энэ автон бол намайг өнөөдөр цаашдаа хэлэхгүй юм. Би оох хэлэхгүй юм. Автон бол намайг цааш. Тэр нөгөө нэг одоо шиг ингээд цагаан дээр хараад чинь одоо шиг ингээд дотор болж байгаа юм хэд юм бэ? Шиг солонгой хүний мэдүүлгээр намайг хуулийн байхгүй юм яриад байна. Солонгой хүн гэж хашгүй ийм нэвтрүүлэгтэй чи явуулж болохгүй. Тэгээ хэрэг чинь үсрээ шэк гэдэг үсрээ. Би энэ дугаар заахдаг юм биш. Би ч нөгөө бичиг араас сууж бичих хэрэг чинь өөрөө энэ дугаараа өгч явуулдаг. Та нар иймээ гэсэн бол тэр бичгээр явуулсан нөхөр ард нь бичиг явуулсан гараад тэндээс ганц хөөрөө хийх гэж бичиж асуухгүй яасан. Мис тийм байж байгаа. Тэгэхээр дараа нь утгахад нөгөө урдчлал нөгөө хээ гэж үстэй би бичиг явуулсан гэхдээ шүү гэх нөгөө шүүхэд барьж хийсгүй өгсөн чинь маш суурхаа үсчээд тэр үчиг авчаад хийх гэж бичсэн байна гэх. Одоо нөгөө хар хэдэн дээр юм орж ирэх биш. Ийм юм хийж байгаа болохгүй байна. Тэгээд одоо ингэж тэр ингийн зүрх авдаг юм би юу би бас нэг хацдаг тухайн нөгөө түрүү хатад аагүй биелж ирсэн учраас бизнес тэр ажлын хэсэг тэр шуудаад өгч байгаа чинь хамтч уг нь тог шүү. Салхаас мөрөнд хоол. Ажил хүмүүс байна. Тэр дунд яг хэдэн цогцоо модууд тэр могоо ачигчтэй хөлтөд буудгууд ингийн зүрх энэ тэр бол уг нь бол сайн ярих гэж ёстой байсан юм. За тэн дээр бол би бол айлал цаг энэ хоёрын алдаа юм гэдэг бол энэ дээр бол нэг л алдаа болж чадсан. Жингийн зүрхэн дээр нэгтгэж хоёр талтай ажиллах. Эдгээр нь болохоор улсын даатгалтай юм хийж жингээ судаагаараа авах бидийг мөгөөд ийж. Тэд нар нь болохоор яах вэ? Усад өгсөн тэргүй юм байна. Энийг яваа за энэ ингээ болно. Бид нар юу нэг хариуцлага үзүүлсэн.
ээж нэг хатагтай байсан. За нэг хатагтай шиг юм уу хоёр юмар юм шүү. Нэг нь юу гэхээр түрүүний эзэн шигсэн том нүүрсийг өнөө 33 мянга дараа жилийн жинхэнэ 39 мянга. Дээр нь дахиад цэглэгээ станд өгч байгаа нүүрсээ 2000 төгрөг. Чинь цэгийн нүүрс баггүй. Тэнгэрийн амьдараа бол нөгөө тэг том бүтэлтэй юм яа ажиллах юм. Тэгээд энэ ашиг болсон учраас яаж ч удаа алдагдах. Би тэрийг өөрөөсөө миний ч юм хийсэн. Гэтэл эдгээр бол харин уурхайд шигсэн томчууд шууд зүгээр тэр мөн дөрөвний асуудал. Юу татлаа. Тэгээд татлаа бол үгүй татлаа суулгасан. Түрүү хийсэн. Уурхайд шигтгүүр нь татлаа. Тэгэхээр огт тэн дээр бол үнэхээр бануурын уурхайн зав. Тэгэхээр чи нөгөө эдрий чинь бас л яаж дараалсан нас тараа. Эхний жилд бол өчигдөр эдний 23 мянга байсан. Дараагийн жил 25,085 төгрөг байсан. Тэр 85 төгрөгийн ашиг бол эдгээр хөнгөө болсон. Би тэрийг бол одоо юу гэсэн ямар юмараа тангуулж чадна. Тэгэхээр эдгээр бол алдамтал ноол би энэ дээр бол огт хэрэглэхгүй. За өшөөнийг юу гэхээр одоо би нөгөө нь дахиад юм. Тэгэнгүүт ингээд одоо ингээд хуучин дээр юм байгаа байхгүй. Ингээд одоо одоо 34 дугаар зүйлийг уншихтаа манайхан бас ингээд уншчихсан. Та нар бичиглэл эргүүлээд уншаад. Ерөнхийдөө бүрэн ихийнхээ өрөөнд ихээ хэрэгжүүлж зөвлөгөө авах зөвлөлтөө юм уншчихсан. Дунд нь байгаа 3 үг хийчихэж байгаа байхгүй. Ерөнхий сайд 34 дугаар зүйлийг уншиж, бүрэн ихээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах шуурхай ажил гүйцэтгэх зөвлөлтөө ажил хийдэг байна. Би чинь ажил хийх дахин юм байна. Би шуурхай ажил хийдэг бас зөвлөсөн юм байна. Зөвлөгөө шуурхай ажил. Тэгм учраас миний хийж байгаа ажлууд би цалин авахгүй учраас та нар хэлж орон тооны өөр ажил хийж болохгүй гэдэг чинь өөр гаднаас цалин авах болохгүй гэсэн үг байхгүй. Би бүр товчоор юм. Би эндээс нэг төгрөг авах. Би ажлынхаа ажил би ч ингээд өдөр өглөө их чахад тэнд очиод өдөр одонд ажиллаад ороод ирсэн юм байна. За одоо тэгээд ингээд юу яана. За одоо их чинь манайхан өөрийнхөө хамаар явж байгаа. Өгөн би юм олон өсөхгүй гэж үзье. Тэгээд одоо ихлэх бүр аа. Би хэлэх үгээр би 2 хөвгөнд хэлээд зогссон гэж бодсон чи одоо нөгөө нэг муу юм нямт тахтууд өмнө болдог. Өмнө юм сонсцоо уучрал аргаа ороод идэх. Тэгээд би хамгийн анхны өдөр би бүгд хэлчихсэн шүү. Одоо шиг ингэж байгаа. Багнууны эдгээр нөгөө нэг юун дээр ингэ бичиж байгаа шүү. Нөгөө нэг ялцдаг үсэн дээр. Багнуурын уурхайн шигшиг тоног төхөөрөмжөөр шигсэн нүүрсийг судалтаа бидэн топ гэрээ гэж юм шүү. Би наад ихний хэлчихсэн. Тийм гэрээ байхгүй. Багнуурын уурхайн тоног төхөөрөмжөөр шигсэн нүүрсийг судалтаа энэ тийм гэрээ гэж санаад ирчих واخгүй. Тэр чинь юу гэхээр энэ ингээд нэг конвейер яваад дараа түүх үлчихэд юм гэрэн дээр байсан түүх л. Би одоо энэ шиг нөгөө бүх юм улс төрийн үнээр харах хэрэгтэй юм гэдэг зөв үтгтэй учраас би одоо улс төрийн үнээр мэдээ ажиллаж би нөгөө улс төрийн үнээр ажиллаж ажиллуулах гэсэн байна. Үүнээс бүх юм чинь шууд ингээд уншигтай харагдаж. За тэгээд энэ хүн одоо яг нэг юм дээр хоёр юм уншиж. Тэр юу гэхээр 39 мянган төгрөгөөр юу жингийн төгрөг биш үнийн төгрөгнөөс ингээд 1.8 тэрбум төгрөг уншдаг. Отхон баярын мэдүүлгэн дээр 32 мянга болохоос юун дээр 32 мянга болсон. Тэр ингээд уншиж байгаа байхгүй. Дараагийн жил. Отхон баярын мэдүүлгэн дээрээс 32 мянга. Гэхдээ тэгвэл ядаж наа тэрбум 8 чинь 39 биш. Өөр болчихсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэхээр тэр шингээчийн төгрөгүүд анхнаасаа ерөөсөө бүгд бодлоо. Тэгээ одоо нэг их юм дээр одоо биш юм чи одоо юм дээр их шүү. Ямар их юм шүү. Эдэн моёо аудитыг бол юу гэхээр ич орон зөрүүл болохгүй учраас хөргийн амжилт бодож байгаа зөрүүлэхгүй тул нэгдүгээр заалтан дээр MGLSD гэсэн компани байх байдаг. MGLSD гэдэг байхгүй зохиол бичсэн шүү. Та нар санаж байгаа шүү. Тийм ээ. Тэр чи юу гэхээр нөгөө хатгийн даалгавраар биелсэн тул ямар ч юм энэ юу юм гарах тэгээд хүн харилцуулсан заалтан дээр байсан байна гэж бичсэн баггүй. Өөрхий эдэн моёо аудит бас хайр шахалтай байна. Тийм улсуудаас энэ манай улс өнгөс нэг юм асуух 20 асуусан. Гэхдээ та мэдхгүй бол юм бий гэж байгаа юм байна. Атэн хийж чадахгүй. Өө би өөрөө ингэсэн юм аа. Би өөрөө ингэсэн юм аа яг хэлсэн юм байна. Тэгээд юм шиг болоо. Яг л атэн хийж хэлж өгч болохгүй.
хашиг боолж байгаа гэсэн өөрсдөө хэлдэг. Ингээд хүний байдалд орж байгаа. Очир сан би баярлалаа гэж хэлсэн. Ийм нөгөө очир самыг би яаж таамаглах вэ бодох гадрах гэж. Тэгтээ эмгтэн өнгөсөндөө шал өөр юм. Би тэр бадас өрн хэмнэний ярьцаг харж байгаа. Миний хэлж хин таамаглах. Сэвэр үгүй. Би ихгүй. Миний хэлж яа бид нөгөө одоо харин очир санд ахын бүсээр яг юм болсон бол нийгэм хамаарч тэр нь бол яг нэг юм байна. Одоо эдгээр чи эдний юм биш. Би хэндээр ирчихгүй. За тэгээд хойд нь 2.4 тонн гэдэг юм өсгөө яриад байна. Энэ одоо яасан яг гэж. Таамар ингээд би нөгөө дэлхийд нэвтрүүлж хасна. 2.4 тонн буюу 60 шуудаа чинь хойдын дэв шинэ байдаг. Тэгснээр 1.5 дахин өндөр ингээд татлаад тавьчихдаг. 2.4 тонн урч тийм байдаг. Хойд нь яг тийшээрээ тонн жоохон гарна. Өндөрлөгөөтэй бол 2 тонн байдаг. Би наач чинь мэдэн шүү дээ. Энэ хүмүүстэй чинь утгатай шүү дээ чаавал өгөө. Тэгэж чи олж мэдхгүй хүмүүс 2.4 байдаг гэж чинь яг нэг хүн ястаа. Чи тийм ястаа хүмүүсийг одоо хамгаалж байгаа хүмүүсийг таам бидний гэр бидний энэ хамаг амьдрал бол яах вэ? Тийм хүчтэй дагтаа болохгүй. Тэгээ түрүүн бас би чиний хэлж байгаа баашинда хүмүүсийн хэлж байгаа нэг юм нэр санацлаа. Чамд санчааны үе 30 жил үлдээ. 9 сарын 1-нд нэг төвчл болсон. Тэгээ нөгөө нэг нийслэлээс нэг 3 тэрбум гаргаад орон хандлагчийн машин хүмүүс бензин өгчихсэн. Яг энэ шиг түн арга хэмжээж болдог. Энэ дээр мөнгө зараагүй. Энэ дээр бануурынхаа итгэл сэтгэлээр тэр юм хийж өгвөл энэ чинь нөгөө дахин ард түмнийхээ нэрийн өмнөөс төрийн өмчөө удирдах байгаа байхгүй юу? Тэр учраас эдгээр тусаалаад төрийн өмчтэй туслахыг хэлсэн юм аа. Тэр их нөөцийг бий болгох гэж тэр маш хурдан шинжилгээ хийдэг. Тэр ингээд юу яаж яах чинь өөрсдөө зорилгын төлөө очиж тэр хэдийн тамын тоогоо оруулж хэлчихэ. Тэгээд тэргээр байвал зөв нөгөө чинь ийм үгүй юм. За одоо дахиад нэг хамаас дахиад нэг юм ийм үтричаа дахиад нэг том зорилго үүссэн. Тэрний юу гэхээр эцэг мөсөд айдын юм дээр агарын бохирдлыг бууруулах ажлын үеэр үүсгэж байна. Тэр юу гэхээр эдгээр бас хаалтан агаар юу цэвэр агарын сангаас бичиг авсан. Энэ бичгээр юу гэхээр цэвэр агарын сангаас та нар одоо тэр агарын бохирдлын үрээр чигсэн үйл ямарчтай юу тийм бууруулах юм уу гэж асуусан. Тэгэхээр агарын бохирдлын гэж байна. Нүүсийг тэр бичгээр бол би уртын уушаад явах гэж дунд ганц авсан юм биш. Шороо болон нурдгаас салгаж ангилна гэдэг нь нүүсийг баяжуулах хамгийн анхны шатны арга бөгөөд ингэснээр түүний шатлалтаас ялгаж бохирдуулах бодисын хэмжээ 10-аас 30% буурч байгаад хин технологийн хүрээлэнгийн нүүсний технологи доктор дууржуулах судалгаа тогтоосон байлаа. Бануурын нүүсний техникийн бодисын хэмжээ нь үүнийг ноцох чанарын зорилготой. 35-45% бөгөөд зарим сайжруулсан түвшинд энэ 10-аас 20% байна. Монгол улсын стандарт 18% байлаа. Дээд тусгай судалгааны материал бүсгүй шигшиж ангилсан нүүрс болон шигшиж ангилаагүй нүүрсний хооронд чанарын ялгаа байдаг бөгөөд бутааны хатгын агуулмжийн хувь 10-аас 30% буурдаг гэж үздэг. Биний яг хэлж байгаа нь энэ агарын бохирдлын өнөөдөр байшингийн хамааран бүх юм хэрэгтэй. Тийм учраас агарын бохирдлыг бууруулах бас маш том өрөөгөөжтэй болсон шиг би бас хэлж байна. За би эцсийн хэлэхэд за яг энэ төсөл улс төрийн одоо зохиолох улс төрийн захиалгатай зохиосон юм учраас улс төрийн яг өгөхтэй юм бол би яг энэ авчих юм байна. Яг би улс төрч. Энэ нүүрстэй утгалтаар 2-3 жилийн түмний төлөө зүтгэл хүчний ажлын хийсэн энэ хажуучуудыг наад улс төрийнхөө балиа юмнаас салгаарай. Одоо энэний дараа ялгч дахиад юм хэлдэг бол наад тэр яг малаа ботоор бай.
Хоёрдугаар өсөөлөө ойлгох чинь би бол өсөхгүй. Би бол энэ өсөөлөө ойлгох чинь 166 гээд байгаа тэр юу вэ? Татвар нөхөд үү? Тэр чинь өсөөлөө ойлгох чинь орцсон байх биш. Тэр чинь элбүтээр зөвлөгчийн тавьсан орон чинь ороогүй юм биш. Тэр та нар наад энэ юм уу? Тэр хэлдэг байдгүй хэлээрээ юм шиг. Тэгээ би бол энэ дээр юу хэлэх гээд байгаа вэ? Бид нар ингээд хэрэг үүснээс хойш бичиг орлогын төвлөлтийг 9 сар 7 сарын 5-нд АТГ дарж байгаа шүү дээ. Ганц 3.6 тэрбумын хохирол учруулсан үндэсний аудитын газрын аудитаар тогтоогдож байна. Юу вэ? Тогтоогдсон байна гэж маркеттай хэлсэн. Шууд тэгээд дарж байгаа. Тэрийг ингээд хамаатан заахгүй юм хэлсэн юм. Тэгэхээр тэр төвлөлтөд 10 сарын сүүлд энэ охин бүр хагаа ороод бид тэгвэл ярьсан юу вэ мэдүүлэхгүй гэж уншсан. Надад бол 10 сарын сүүлд намайг юу юм гарсны дараа. Би чи 10 сар жоо 11 сар гэсэн. Ямар үнэтэй зүйлсүүд дүгнэлттэй гэж байна. Үжихгүй байхгүй. Тэгэхээр 7 сарын 5-нд болохоор энэ дүгнэлтээр аудитын дүгнэлтээр ялаач. Тэгэхээр жинхэнэ усууд нь үзүүлдэг. Аудитын дүгнэлт хийхдээ байхгүй. Тийм учраас бид нар ерөөсөө 8 сараас ахуулаад намайг хоригдсон баасан бол юм цагдаа тандаад. Энэ чинь бол энэ аудит чинь нөхцөл нийтлэгүүд юунаас нь болохоор шал хуулийн даалт эдгээр ч хуулийн даалт хэлчихэд доторхыг нь өөрөөр хэлдэг. Одоо юуны нэг вакцины руу хойшлох шиг доторх үгийг нь өөрөөр даалт хийгээд байна. Тэр нөгөө цагдаа нь нөгөө дүнлэж явуулдаг. Ичи орж байгаа бичиг очих гэж. Тэр батар нүцгэн бол. Уг нь цагдаа ноцтой юм байна. Тэгэхээр цагдаагийн бичгэн дээр их гоё юм гэдэг. Шүүхийн шинжилгээний өрөөс ингийн дүү. Энэ аудитор ичи орж байгаа дүү. Нөгөөч нь юу вэ? Татварын дүү. Энэ бүх юмнуудаа өгнө. Тэгэнгүүт энэ цагдаагийн очиулангууд нэгдүүлэхгүй. Хоёрдугаар цагдаа нөхцөл харангуй зөвхөн ичи ордын дүүтэй танилцуулж байгаа. Тэр цагдаа. Нөгөө хоёр нь байхгүй юм. Дээр нь бид нар одоо ингээд байнга манай тэрнээ өнгөрөөд ялангуяа шаран юм бол татварын жалгалтыг яг түүх шатны багтаа хөдөлгөөн бичсэн баг тийм. Татвар оруулъя, шүүхийн шилжээний хүрээлэн оруулъя, хүндлэнгийн аваад. Хүндлэнгийн аваад оруулъя. Тэнгүүд ерөөсөө байх. За одоо энэ нөгөө нэг эдгэрийн тагнуулаар цуглуулсан 90 хэдийнээс 10 хэдийн юу яхтаа тэр яг юун дээр нь улаанаар бэлэн уяа аудит гэж туссан юм. Тийм ээ? Тэр нөгөө юм. Тэгэхээр би бол юу гэж тэрийг одоогийн улс төрийн тэр хараад байгаа би бол надад одоо уншчихсан. Би иргэн улсаас юу гэж нөгөө хатж байна. Прокурор хатж. Ийм учраас юм гэж байгаа юм. Тэгэхээр би одоо тэрийг юу хатж байгаа гэхээр зарим ч 15 юм яаж чад өндөр яг өөрийнхөө юм ингээд улаан дуустал өгчихээ. Би хатж. За эдгээр үе аудитын хоёр удаа нэмж шинжилгээгээ 15 оны 2029 энэ шинжилгээ үзрээ юм гээд энэ нөгөө бүрэлдэхүүнтэй шинжилгээ тогтоож байгаас дууссан. Энэ дээр бол бид дууссан. За тэгэнгүүт би харангуудаа компани юм биш гэсэн чинь хамгийн арга утсан дээр нөгөө миний өгсөн мөнгө бичсэн юм. Энэ бас нотлохтой юм байна. Тэр миний авсан мөнгө яа гэж юу авсан мөнгө өгсөн мөнгө яа гэж юм гэхээр авсныг нь өгнө. За тэгээд энэ бүрэлдэхүүнтэй шинжилгээ тогтоож би бүгдэн дээр нь харж байна. Одоо энэ утсан дээр миний гарч байхгүй. Энэ утсан дээр байхгүй. Эндээс ихтэй байна. Батханыг тэр дунд нь утсан. Яг энэ ноцтой юм зөндөө юм ийм. Тэгээ одоо би олон хүний зөвлөхгүй зүгээр хамгийн сүүлийн гэтэл юм. Тэгээ энэ доторх нэг асар маш жижиг ширхэг юм бүгд юм. Тэгэхээр энэ дунд ямар зөвлөлттэй юуг нь яаж хийхнийг нь яг би уншаад юм гээд зөвлөлттэй болоод бас л дахиад нөгөө юм аа хийх юм. Нөгөө зүйлийг ингэж шахах юм юм байна. За тэгээд одоо би хамгийн сүүлд хэлэхэд би зүгээр энэ улс төрийн ялгааг хүлээж авах бэлэн байна. Тэр нь ямар ч юм. Дахиад энэ хоёр хүүхэд төр улс төрийн ялгааг нь авахгүй шүү. За хоёрдугаар над нэг маш их хэлж байгаа юм. Би бол улс төрийн бизнесмен айгүй бизнесмен. Тодорхой хэмжээний хөрөлттэй байна. Тэгээд тэр маань яваад ерөнхийдөө боломжийн яг хүнээс тариалахгүй боломжийн байдаг. Тэгсэн чинь одоо миний ганц үгч бол гэрээ маань урах. Энэ нь битүүчсэн. Жоо уншиж байгаагаар нь бол ингээд
тэнд маань би нэг зэмэтгийг барьж байна. Хоёр зэлтэй яваад. Одоо намайг тэнд хорчод тэгээ нөгөө хэдийн удамжинд бол гарах юм байна. Тэгэхээр би дахиад нэг юм дээр гүйж би бол бусад тохиолдуулаагүй. Хэрвээ тэр юу үний зүрх гэж байгаа бол хариуцах хүн ерөнхийдөө зөөрөө хэлсэн. Жингийн зүрх гэж байгаа бол энэ хоёр ядаж ерөнхий төвшин энэ хоёрын хоорондоо ярьдаг юм компани хоорондсон байж юм эсвэл засгийн газар нөгөө тэрээр иргэдтэй тоглохгүй нь үгүй гэсэн ажил юм чинь. Тэрээр өөрөө хариуцах юм. Тэр 399 саяын шатгуун надад ер нь 1000 дугаар асуудал. За комод ч надад бүр хамаагүй гэдгийг бас хэлчихлээ. Тэгэхээр би уусад тохиол очуулаагүй шүү. Тийм учраас манай эхний хүүхд зэмэгийн ичиг болон дээр хөөж гараарай гэж хэлсэн. За баярлалаа.